Сайн байцгаана уу Солонгос хэлний онлайн хичээлийн өмнө үзэх зорион хожиж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр би танд Солонгос хэлний зайн сургалт хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг зааварчилгааг та бүхэнд өгье. Тэгэхээр Easy for Language Segment гэсэн сайт руу та бүхэн нэвтрэн ороод түүний дараа бүрдүүлэх гэдэг хэсгээр дарах байгаа. За бүрдүүлэх хэсгээр дарах юм бол өөрийн овог, нэр, за утасны дугаарыг бичнэ. За Монгол байгуул Монгол дугаараа, тэгээ Солонгосын мөнгө хөрөөсөд байгуул энэгүй дугаарыг бичих нь. За тэгээд мэйл хаягаа бичих байгаа. Мэйл хаягийг. Тэгээд нууц дугаарыг оруулна. Нууц дугаар 2 удаа давтаж оруулах байгаа. За бүгдээрээ уралдаад үзье л да. За болд суудаа. Утасны дугаар нь за ингээд 8 онтой тийм ээ. За мэйл хаягийн хувьд бол лээрээ за яг админ өөрийнхөө мэйл хаягийг оруулъя. За нууц кодыг харъя. Нууц кодыг нь за нэгээс эсэж байт юм уу? Эсвэл яаж оруулж болох юм шүү дээ. За тэгээд ингээд бүртгүүлэн орохдоо та энэхүү бие үйлчилгээний нөхцөлийг бүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Чагт авах байгаа. Чагт авахын өмнө та заавал үйлчилгээний нөхцөл гэдэг хэсгийг дараад заавал уншиж танилцаарай гэж таамаг зөвлөмөрөө. За тэгээд би машин биш гэдэг дээр дарна. Хэсэг хугацаанд хүлээгээд нөгөө юм ингээд улаасны дараа бүртгүүлэх гэдэг дээр дараад энэхүү таны бүртгэл үүссэн байгаа юм аа. За бүртгүүлээд та бүртгэлээрээ оронгууд таны татвар ингээд ийгүү харагдана. Зүүн доод буланд нь толижиг маань гарч ирж байгаа. Толь гэдээ хайгаад бүхүү талтай болдог бүгд хайгдаж болно. Буцаад алдаж болно. Энэ дээр бол чат үүсэж байгаа. Манайтай холбогдох боломжтой. За алсын зай сургалт дээр рүү ороод та өөрт тохирох хичээлүүдийг сонгож болно. За Солонгос хэлний ага шатны хичээл. За тэнгүүд нэгд хичээлийг та үн төлбөр үзэж болох байгаа. Нэгдүгээр хичээлийг дараад хичээл гэдэг дээр дараад орох юм бол таны хичээл нэгдгээс гадна өнөөдөр бид ямар хичээл үзэх вэ? За тухайн хичээл маань хэд болох хамаагүй та давтан үзэх боломжтой. Дараа нь бүх технологиуд нэнд байгаа. Баруун суурийг дуудлаас бас програмыг татаж авахын тулд та програм татаж авах гэдэг энэхүү төвшөлтөд даснаар татаж авах боломжтой. За энэ ч юм адил ингэж татаж авдаг. Тэгээ бүх аудио нэндээ бэлэн байж идэг. Тэгээд Солонгос хэлийг зөвшөөрдөөс манай хэдээс хэдгээр нүрийг хийх ёстой. Хэдээс хэдгээр нүрэн дээрх ном шинэ үеийг цээжлэх ёстой гэх хэмжлэг бүр зааварчилгаа, хичээлийн үр дүн, аудио гэж нэг орж ирж байгаа. Тэгээд бас нөгөө оюутанд хэрэгтэй гэдэг үгнээс мэдлэг олох бас нэг юм болон зөвлөмж гэсэн хэсгүүд бас байдаг. Тэгээд шалгалтаа өгөх боломжтой. За шалгалт нь бүгд шалгалт өгч байгаа тохиолдлыг зөвхөн харцгаая л да. За жишээ нь 11-р хичээлийн шалгалтыг өгөх боллоо гэж үзье. Шалгалт маань дотроо тогтоосон хугацаанд буюу 10 минутын дотор шалгалтаа өгөөд бүгдийг бөглөөд та хамгийн сүүлд шалгалт өгч дууссан гэдэг төвшөлтөөр дарж иж энэхүү хичээлийн үр дүн маань одоо шалгалтын оноо болон цаашаа хүлээн зөвшөөрөх 20 асуулттай тусал 5 оноор гихэлсэн. За тэгэнгүүт бас суралцагч өгсөн шалгалтынхаа хариуг миний шалгалт хэсэг рүү ороод за эндээс харах гэдэг төвшөлтөөр дарснараа өөрийнхөө зөв хариулсан, буруу хариулсан гэсэн үндсэн хариултыг нь бас бүрэн харах боломжтой байгаа шүү. За тэгвэл хэрхэн худалдаж авах вэ гэдэг төрөний сэдвүүрийг өгцөөд оръё. За суралцагч хэрэглэх гэдэг дээр та дарна. За эдгээр хэсгүүд маань өөрөөр гэсэн онцлогтой одоо 120,000 төгрөгийн хөлтөрөө 60 хоногийн хугацаатай чиглэлээ 60 хоногийн хугацаатай ном байхгүй. Энэ бол номтой 75 хоног тэгээд шалгалтаа сертификат авч болдог. Суралц туршлагыг дараа нь хийгдэх боломжийг бид бүрдүүлж байгаа. Энэ болохоор манай зөвхөн бакалаврын ангийнхан байна энэ хэсгийг сонгодог байгаа. За суралцах гэдэг хэсэг дээр дараад за энэ дээр та тодорхой хэмжээгээр хаягаа оруулах байгаа. За Улаанбаатар хот за гэдэг ч юм уу. За тэгээд хадгалаад дарангууд энд нэг код гараад байна. Энэхүү кодыг манай мэдээллийн албараа холбогдож өгч чадсанараа таны хичээл шууд ингэ нэгдэх боломжтой юм аа. Тэгээд уул нь бол яг зөв энэ дансны дугаар руу энэхүү кодыг өгч явуулаад утгыг оруулсаар шууд автоматар нэгдэх чилээ. Бид одоо нэг юу байгаа ч бас хямдрлын үе байгаа ч бас бид та бүхэд энийг арай өөрөөр хийж өгч байгаа гэдгийг ойлгоорой. За ийхүү онлайн хичээлүүдийг бүгдийг нээж авах боломжтой байгаа шүү. Тэгээд Солонгос хэлний хичээлээр үзээд та бүхэн тэнцээд бүгдээ Солонгос улсад тэнцээд одоо тэтгэлэгтэй суралцаарай гэж хүсье ирээё.